Хар тамхитай холбоотой хэрэг нийслэлүүдийн хөдөө орон нутагт гарах болсон талаар хууль хяналтын байгууллагаас мэдээллээ. Өнгөрсөн онтой харьцуулахад гэмт хэргийн гаралт 30% нэмэгдсэн байна. За харин гайлын байгууллага 17 тохиолдлыг илрүүлж шалгажээ. Эдгээрийн 11 нь шуудан илгээмж ашиглан хар тамхи мансууруулах төрлийн бодис хэлээр нэвтрүүлэхийг завдсан байна. За мөн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчийн багагүй хувийг хүүхэд эзэлж байгааг албаныхан хэллээ. За 2019 онд энэ төрлийн гэмтэд холбогдсон нийт хүмүүсийн 282 буюу 85.4% нь 18-аас 35 насны залуучууд байна. За мөн 17 буюу 5.1% нь насанд хүрээгүй буюу 15-аас 18 насны хүүхдүүд эзэлж байна. За энэ донд бол үүнээс 17 хүүхдээс 13 нь ерөнхий боловсролын сургуулийн 10-аас 12 дугаар ангийн хүүхдүүд эзэлж байгаа. За энэ бол бас нэлээд одоо энэ төрлийн гэмт хэрэгт холбогддог этгээдүүд, за энэ төрлийн бодис хэрэглэдэг одоо хэрэглэгчд бол насан залуучж байгааг бол та бүхэнд энэс харж байгаа баха. За гайлын байгууллагын хувьд хар тамхитай тэмцэх ажлын хүрээнд хэлийн бомбтуудад хар тамхи илрүүлэх тоног төхөөрөмж суурилуулах ажлыг хийж байгааг хэлээ. Гайлын байгууллагын илрүүлж байгаа хар тамхитай холбоотой хэрэг зөрчил тус байгууллагын хууль эрх зүйн эрх хэмжээ хомс байдгийг тэд учирлаж байна. Гайлын байцаагч бол гайлын тухай хууль, эрүүгийн хууль, зөрчлийн хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд ажиллаж байгаа. Энэ юу вэ гэхээр гайлын байцаагч хэрвээ хил дээр зогсож чанар шалгалтыг хэрэгжүүлж байгаа гайлын байцаагч эрүүгийн гэмт хэрэгт хийгдэх ажиллагаа нь бол тодорхой төрлийн хэдэн ажиллагаагаар хязгаарлагдсан байдаг. Түрүү эрдэнэ бол даргын ярианд дурддагдсан. Энэ хар тамхитай холбоотой гэмт хэрэг өөрөө маш нарийн нуус дал даргаар үйлдэгддэг. За үүнтэй холбоотойгоор бидэд гайлын байгууллагын зүгээс бас холбогдох одоо төрийн эрх бүхий байгууллагуудад хандаж энэ хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгооч. Хил дээр ажиллаж байгаа энэ гайлын байцаагч нарынхаа эрх хэмжээг тодорхой хэмжээнд ялангуяа энэ хориотой бараа хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэгт хяналт шалгалт хийдэг энэ чиглэлээр ажилладаг байцаагч нараа тодорхой хэмжээгээр эрх хэмжээг нэмэгдүүлээч гэсэн хүсэлтүүдийг дараа хуулийн ажлын хэсгийнхэнд хууль зүйн дотор хэргийн яамныханд хөргүүлсэн явуулж байгаа. Монгол улс зөвшөөрөх ёстой гэсэн. За хар тамхитай тэмцэх хар тамхигүй ажлын байрыг бий болгоход аж ахуй нэгжбүр анхаарлаа хандуулах зүйтэй гэж хар тамхитай тэмцэх газраас уриаллаа. 2018 онд нийтдээ 412 хүн мансууруулахын сэтгцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон шалгагдсанаас 36 нь буюу 8.7% нь за 2019 оны 3 дугаар улирлын байдлаар нийтдээ 330 хүн гэмт хэрэгт холбогдсон шалгагдсанаас 47 нь буюу 14.2% нь энэ төрлийн гэмт хэрэг зөрчлийг давтан үйлдсэн байна.